Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээрээ We Bury the Dead хэмээх сэтгэл зүйн триллер киног тавьж бөгөөд тодорхой тайлбарсан хүрэхэд бэлэн боллоо. Кино эхлэхэд Ава, Мич хоёрын хормон дээрээ жаргалтай байгаа гигэн дурсамжаар үйл явдал эхэлнэ. Гэвч бодит байдал үүнээс тис өөр, хатуу, ширүүн нөхцөлд байдаг. Америкийн нэгдсэн улсын арим Тасманийн зүүн эрэгт туршилтын зэвсэг санамсаргүйгээр дэлбэлсний улмаас Хобарт хот сүрж хүмүүсийн мэдрэлийн системийг ажиллагаагүй болгосноор 500 хүн амиа алдсан. Америкийн нэгдсэн улсын засгийн газар НҮБ, Австралийн ерөнхий сайд болон Вашингтон ДС-д болж буй эсэргүүцлийн жагсаал цуглааны шахалтанд орж олон нийт ерөнхийлөгчтэй хариуцлага тооцохыг шаардаж байдаг. Сурвалжлагчид гамшигын бүс рүү очихыг хүсэж байгаа ч тэдэнд зөвшөөрөл өгөөгүй бөгөөд шалтгааныг нь хийсэнгүй. Энэ үйл явдал болох үед Мич Хобарт хотод тамхитоор явж байсан бөгөөд Ава түүн рүү маш олон удаа залгасан ч тэр утсаа авсангүй. Тэрээр одоо цэргийн цэвэрлэгээний ажиллагаанд сайн дураараа нэгдэн Австрали руу нисэж байгаа ба энэ үеэрээ Мичийг олон гэж найдаж байв. Онгоцонд буй бусад хүмүүс ч мөн сайн дурынхан бөгөөд нэгэн настай эмэгтэйч бас хайртай хүмүүсээ 9,000 доллар гэсэн ордлох тээсээр яваа билээ. Нисэх онгоцны буудал дээр сайн дурын ажилтнуудын гар утсыг хураан авч хайрцагт хийсэн бөгөөд тэд зөвхөн гэртээ харих үедээ л буцааж авах ёстой байв. Бүртгэлийн хэсэг дээр Ава өмнөд хэсэгт ажиллах цогцос хайх багт нэгдэх хүсэлтэйгээ хэлв. Гэвч албаны хүн хот шатсаар байгаа тул одоогоор хинч өмнөд хэсэг рүү явах боломжгүйг тайлбарлав. Тиймээс одоогоор Ава өөр бүсэд ажиллаж хүлээх хэрэгтэй болдог ба Авааг өөлж эхлэхэд албаны хүн эмгэнэл илэрхийлж түүнийг 209-р ангид хуваарлжээ. Ава өөрийгөө сэргээн засахын эмч гэдгээ хэлж хүлээх зураа өөр зүйлд туслах санал тавив. Гэвч албаны хүн түүнд олгосон зөвшөөрөх нь зөвхөн гамшигын хохирогчдыг таниулах ажилд зориулагдсан тул тэр ангидаа л ажиллах эсвэл гэртээ харих ёстойг дахин тайлбарлав. Тэгтэл Ахмад гарч ирэн сайн дурынханд цуу яриа үнэн болохыг мэдэгдэв. Амиа алдсан хүмүүсийн зарим нь зомби болон амьарч эхэлсэн ба. Хэрв энгийн иргэд тэдэнтэй тааруул цэргүүдэд яаралтай мэдэгдэж зохицуулах ёстой гэсэн заавар өг. Ава Мичтэй өнгөрүүлсэн амьдралаа дурсан санагалзаж түүнийг 9,000 байгаа гэж дотроо битүүхэн найзаар байдаг. Үүний дараа Авагийн багийнхан автобусанд суух бөгөөд замдаа нэгэн эрэгтэй хичнээн хүн амьсан тухай асууна. Харин цэрэг түүний асуултад хариулахын оронд хэрв тааруул гэрэгт дохиогоо ашиглахыг л сануулв. Автобус сүрсэн хотод ирэхэд хаасайгүй утаа суунаглаж байх бөгөөд сайн дурынхан цогцоодыг олж зохих ёсоор нь оршуулахын тулд тал тар тийш тарцгаан явдаг. Ава болон өөр нэгэн эмэгтэй эзгүй байшин руу орж өрөө болгоныг нэгжин хайсны эцэст Ава цэцэрлэгээс цогцоодыг олжээ. Ачааны машин ирж очихоос өмнө цэргүүд таниудах ажиллагаанд зориулж зураг авах ёстой тул тэд цогцоодыг байшингийн урд талбайд зөөж гаргадаг. Авагийн хамтрагч энэ дүр зургийг хараад айдас давтан охид дээрээ очих ёстой хэмээн ажлаа орхихоор шийддэг. Энэ үед өөр нэг байшингаас хоёр залуу гарч ирэх бөгөөд нэг нь бөөлжиж харин Клей тайван гэгч нь тамхи татан зогсно. Бөөлжиж байсан залууч мөн ажлаа хаяхаар шийдэхэд Клей, Ава хоёр харц толорч улмаар хамтарч ажиллахаар бохиролцоо. Клей дараагийн байшингийн хаалгыг эвдэн ороход тэд буудан дээр нас барсан настай эрийг олдог. Мөн саунд өгсөн загснууд хөвж байх ба гэрт үнэхээр аимшигтай үнэр танартай байсан тул Ава Клейг яагаад маск зүүхгүй байгааг гайхан асуухад тэр зүгээр их хошигноод өнгөрөв. Тэр хоёр айлаас айл дамжин явж цогцоодыг цуглуулж хэтэрхий том биетэй цогцоодыг зөөхтөө хамжиж байдаг. Нэгэн айлд орохдоо Ава хормын зураг олж хараад өөрийнхөө хормыг дурсан санав. Өдийн цайны цаг болоход сайн дурынхан бүгд хамт хооллож үүсэд буй нөхцөл байдлын талаар хоорондоо ярилцах ба. Нэгэн эмэгтэй цэргийнхнийг зомбинуудыг шууд алж устгахын оронд барьж аваад судлах хэрэгтэй гэсэн бодолтой байгаагаа хэлв. Зам дээр настай эмэгтэй хүүгээ ачааны машин дотроос олж сэрхийг гуйн ойлгох боловч цогцос хөдөлсөнгүй. Нэг дэлгүүрт Ава хүүхдийн ор олж хараад хамгийн сүүлд жирэмсний тестээр үдсэн үе бодов. Өмнөх удаагийнхтай адил хариун сүрэг гарсан ч Мич түүнийг тайвшруулж хизээ нэгэн цагт болно гэж түүнийг тайвшруулж байсан. Яг тэр мөчид Ава хэн нэгний хашархыг сонсоод эргэж хартал нэг эмэгтэй тусламж гуйж байлаа. Цэргүүд барилга руу яаравчлан орж
гал нээн зомбиг устгав. Дараагийн байшинд Ава, Клей хоёр гаражнаас нь маш гоё машин олж харах ба Ава шаран дээрх цусны толбыг анзаарч мөрийг даган явсаар тавилрын ард нуугдсан зомбиг жолдог. Тэр даруй Клейд мэдэгдэхэд Клей гаражны хаалгыг онгоолгож дохиосоо. Ава өөдөөс нь цоо ширтэх зомбигоос харцаа салгаж чадахгүй байлаа. Цэргүүд орж ирж зомбиг буудаж устгахаар болоход тэр барилгаас гарах хэрэгтэй болдог. Өдрийн төгсгөлд самартнууд талигачдад зориулж залбирал үйлцсэний дараа цогцуудыг нүх рүү шидэж эхлэв. Ингээд ачааны машинууд шороогоор болж оршуулгыг тун хүйтэн хөндөй ёс төдий гүйцэтгэрнэ. Энэхүү дүр зураг Авагийн сэтгэлийг тавгүй төлсөн тул тэр салхилахаар гадаа гарав. Тэр далайн эргийг хараад мийчтэй хамт далайн эрэгт амарч байснаа дурсан сандаг. Шөнө болоход нисдэг тэргүүд гэрлээ тусган хотыг хянж байдаг. Өрөөндөө орсон хойноо Ава газрын зураг нууцаар харж өмнөд хэсэгт байх амралтын газар руу очих хамгийн дүт замыг тэмдэглэж авдаг. Зам хижнээн хол болохыг хараад Ава бухимдан хараалаа урсгасан ч зорсноосоо буцахыг тэрээр хүссэнгүй. Тэр эд зүйлсээ шүүрэн авч ийш тийш гүйлдэх хүмүүст мэдэгдэхгүй кичээн шатаар символ. Хоолны танхимаас хөгжим дуу шууган сонсогдохч Ава түүнийг үл тоон гал тогооны өрөөрөө орж гадагш гарах хаалгыг олж очив. Гэвч яг гарах гэж байтал нэгэн офицер түүнийг үйлдэл дээр нь барьж авдаг ба тэрээр Америкчуудыг энд очрох хэрэггүй байсан юм гэж үгэлсээр түүнийг буцаагаад дотогш оруулдаг. Ингээд Ава хоолны танхим руу явхад хүмүүс хийж буй ажлынхаа аимшигт дүр зураг сэтэрхийн дарамтаа мартахын тулд үдэшлэг зохиож байдаг. Клей түнд уух зүйл өгөхөд Ава нөхрийнхөө талаар ярьж сэтгэлээ бодлоо. Тэр бас өмнө нь таарсан зомби бүрмсэн өгсөн мэт харагдаагүй. Харин ч төөрж бодлон айж сандарсан шинжтэй байсан тухай түүнд хэлв. Клей үүнд итгэхгүй байсан тул Авад эвгүй санагдаж үдэшлийг орхин явдаг. Дараа нь Ава Клей хоёр өөр нэг байшинд нэгжлэг хийж байтал бас нэг зомби гинт гарч ирэн дайрдаг. Яг энэ мөчид Ава өрөөндөө зүүднээсээс ирэв. Тэр цонхоор харахад хотыг утаа бүргсэн хിവэрэлээлээ. Өглөө эрт сайн дурынх нь ажилдаа дахин гарч Клей, Ава хоёр нэгэн гаражнаас мотоцикл алдаг. Клей нэг дээр нь үсрэн сууж үүнийг өөртөө авч болох болов хэмээн бодгоцоор Ава нэгжлэгээ цааш үргэлжлүүлв. Хажуугийн өрөөнд тэрээр үдэшлэгийн үеэр нас барсан олон хүний цогцсыг олжээ. Ширээн дээр согтууруулах ундаа болон хар тамхи байсан тул Клей тэндээс баг зэрэг хэрэглэнгэ. Хүүхэд байхасаа л мотоцикл уулсан тухайга хуучилдаг. Ава түүнд газрын зураг үзүүлж аюултай бүсгүүдээс тойрч гарахын тулд мотоциклоор өмнөд хэсэг рүү хүргэж өгч чадах эсхийг нь асуув. Клей түүний ийм шийдэнгийн байгааг баг зэрэг дайжигнсан ч хүргэж өгөхийг зөвшөөрдөг. Клейг хамгаалах дуулаг хайхаар явсан хойгоор Ава чимээ гахыг сонсоод эргэж хартал шүдээ зууж хачин чимээ гаргаж буй зомбиг олж харав. Ава түүнтэй ямар нэгэн харилцаа үүсгэхийг оролдсон боловч Клей буцаж ирээд түүнээс холдохыг сануулдаг. Үүний дараа тэр хоёр барилгаас мотоциклоо гаргаж онгорхой хаалгаар хотоос сэмхэн гарч явдаг. Тэд зам дагуу хэсэг гүйж хотоос хангалттай холдсныхоо дараа мотоциклдоо сун хөдөө. Клей маш их хөөрсөн тул хурдаа тултлагч зам дээр орхигдсон машинуудыг сүлжин давхидаг. Хэдэн цагийн дараа тэр хоёр цэргийн машинууд ойртож буйг хараад яаран машины ард нуугдав. Яг тэр мөчид Ава замын голд зогсох зомбиг харсан ч түүнийг алхаж эхэлмэгц цэргүүд буудан унгаадаг. Ава унсан цогцос руу ширтэж өөрийн ирэхгүй мэдчиг байна хэмээн төсөөлөв. Цэргүүд явсны дараа тэр хоёр цааш замаа үргэлжлүүлв. Тэд дэлбэрэгтийн голомт руу ойртох тусам тэнгэрт утаа үнс ихсэж газар сайгүй сүрсэн байлаа. Эцэст нь тэд хэрэгцээд зүйлсээ авахар нэгэн хотод зогссон ч утаанаас болж зогсоо зайгүй ханиалгах ба. Тэнд дахин олон зомбитой тааралдсан тул тэд мотоцикл руугаа яаран буцаж тэндээс хурдан хөдлөв. Дараагийн хотод тэд нэгэн ресторанд зогсож өгсөн цогцсуудыг үл тоон орчин тойрноо ажиглаад. Гал тогооны өрөөнд тэд крантны уснаа сууж нүүр гараа угаалаа. Удаан жолоодсноос болж Клейгийн булчин хөндүүрсэн тул Ава түнд ийхэг хийж өгдөг. Тэрээр 6 жил сэргээн засахын эмчээр ажилласан бөгөөд саяхан хувийн эмнэлэг нээснээ хуваалцав. Харин Мич сэргээгт хэрчим хүчний салбарт ажилладаг бөгөөд компанийн уулзалтанд оролцохоор Австралид ирсэн байжээ. Клей өөрийгөө Мельбурн хотод жижиг бизнес эрхэлдэг барилгачин гэж танилцуулав.
Аава түүний шивээсийг хараад хин нэгнээ алдсан болов уу гэж бодсон ч тэр юу ч хийсэнгүй. Гэнт тэдний ард нэг зомби гарч ирэн тавилгуудыг эвдэж сүйтгэж эхэлдэг ба. Клей түүнийг саналаар цохихоор далайх мөчид цэрэг Райли зомбиг буудан онгоо. Райли зомбинууд удах тусмаа улам догшин ширүүн болдог хэмээн тайлбарлалаа. Нөгөө амьтан хөдөлсөр байсан тул Райли түүнийг бүрэмсэн дуусгахаар хотголдог. Үүний дараа Райли тэр хоёроос яагаад хориотой бүсэд явааг нь асуухад аава үнэн учраа хэлв. Райли тэднийг байцаахаар болж Клейг эхлээд авч явсан тул аавыг хүлээх зур нэгэн өрөөнд цоожилдог. Тэднийг явсны дараа ааваа уйлж нөхрөө олж чадаагүйдээ түүнээс уучлалт гуйж байр. Тэр мичжийн ажлаасаа ирээд ярилцъя гэж хэлсэн тэр өдрийг дурсан санав. Хэдэн цагийн дараа Райли хаалга онгойлгон орж ирээд Клейг бие засъя гэж худлаа хэлж гараад зогтчихсон тухай дуулгав. Райли түүнийг хайсан боловч олж чадаагүй аж. Тэрээр аавагийн сэтгэлээ амраах гэсэн хүслийг нь ойлгож байгаа тул түүнийг өмнөд хэсэг рүү хүргэж өгөх санал тавьсан ч оронд нь зогтохгүй гэж амлах ёстойг сануулдаг. Ааваа амлаж Райли явхаасаа өмнө хэдэн зүйл авчрах хэрэгтэйг хэлв. Гарах замдаа ааваа Райлигийн хормын бүгжийг анзаардаг ба тэр хоёр Райлигийн ачааны машинаар цааш хөдөлж шүн гэхэд Bluebird нэртэй дэм буудалд ирдэг. Райли энд байрлаж байсан тул дотор нь хоол хүнс байгааг мэдэж байв. Тэр оройн хоол хийж өгөх санал тавихад ааваа түүнийг зөвхөн хэдэн зүйлэл авна гэж хэлснийг нь сануулсан ч Райли түр амсхийж амрах хэрэгтэй гэж бодож байдаг. Оройн хоолны үеэр Райли аав нь цэргийн хүн байсан тухай ярьдаг. Ааваа хоол идэхээс татгалзаж Райлигийн Кейти гэдэг эмэгтэйтэй ахуулсан зургуудыг олж үзв. Тэрээр энэ бол түүний эхнэр бөгөөд осол болох үед 8 сартай жирэмсэн байсныг тайлбарлаж Райли тухайн үед цэргийн ажлаар өөр газар явж байжээ. Тиймээс тэр энэ бүс нутгийг цацраг идэвхт бодисгүй гэдгийг дуулмагцаа ийшээ ирсэн. Анхны нисдэг тэргүүдийн нэгэнд суугаад ирсэн байдаг. Харамсагтай нь тэр Кейти болон түүний гэр бүлийнхнийг ширээний ард нас барсан байдагтай байхад нь олсон байдаг. Аава Кейтиг эргэж амьсан эсхийг асуухад Райли юу ч хэрэлгүй тамхи татав. Тэгэд аава хизээ явах гэж байгаагаа талаар нь лавлахад Райли удахгүй явна гэж амласан ч эхлээд ааваагаас нэг зүйл гуйх ба тэр нь онцлогийн өрөөнд аава Кейтигийн ховцыг өмсөж бүр үнэртэй усыг нь түргсэн ч түүний хормын бүгжийг зүүхээс татгалзлаа. Тэр шургуулгаас хайж олж дэрэн доогуур нуув. Ааваг бэлэн болоход Райли энгийн ховц өмсөн өрөөнд орж ирээд тэр чихвчээрээ хөгжим тавьж ааваагаас гуйсан гуйтаа биелүүлэхийг хүсв. Энэ нь хамт бүжиглэх байлаа. Райли чихвчнийхээ нэгийг аваад өгч бүжиглэхээр тэрхэд аава өөрийгөө мичтэй дахин хамт байна хэмээн батраа төсөөлв. Райли түүний Кейти гэж дуудам түүнээс уучлалт гуйж хайртай гэдгээ хэлдэг. Тэр хүүхдтэйгээ ярихаар өвдөг сөгтөхөд аавад хормынх нь үеэр мич яг ингэж байсан санагдав. Яг тэр мөчид Райли ааваг Кейтигийн хормын бүгжийг зүүгээгүй байгааг анзаардаг. Аава түүнийг хэдийнэ бүжиглчихлээ гэж хэлсэн ч Райли түүнийг бүгдийг нь сүйтгэчихлээгээд бүгжөө сольж зүүгээд дахин эхлэхийг шаардав. Райли түүн рүү ойртож эхлэхэд аава сандран түүнийг ширээний гэрлээр цохиж унгаагаад зогтов. Райли түүний араас хөөх гэж оролцсон тул аава өөр өрөөнд орж хаалгаа төгжив. Хаалгыг хааж хамгаасныхаа дараа аава эргэж хараад орон дээр Кейтигийн жирэмсэн цогцос байхыг хараад маш ихээр айж цочирдов. Райли өгсөн хүмүүс дуусгаагүй ажигтай бол зомби болж хувирдаг гэсэн онолтой тул түүнийг удахгүй сэрнэ гэж итгэсэн байдаг. Тэр бас хүүхдэд тийжлэхийг мэдэрсэн учраас хүүгээ амьд байгаа гэж надлав. Райли хаалгыг ууртаагаар нүдэх зур аава өрөөндөх зураг лаануудыг айдастай ширтэж байснаа цонхыг олж хардаг. Тэр цонхоор гарч дээвэр дээгүр яван модоор дамжин доош буудаг. Тэр ойролцоо ачааны машин байхыг харсан ч түлхүүр нь дотор байгаа тул эхлээд түүнийг авах хэрэгтэй болов. Тэр хаалгыг онгоолгоод дотогш орох яг тэр мөчид Райли шатан дээр гарч ирсэн тул аава юу ч арч чадалгүй зүхтахад хүрдэг. Аава гараажинд нуугдсан бөгөөд удалгүй Райли түүнийг хайхаар араас ирдэг. Райли гарч хийдэнгээр өрөөг нэвжих үед аава гинжлэвцэн хэсэг зомбиг олж харав. Самбар дээр зомби тус бүрийн талаар тэмдэглэл байсан нь Райли тэднийг судалж байсныг илтгэдэг. Тэр гарааж руу гүн орохоос зүрхшээж байсан тул тэр ааваагаас уучлалт гуйна өмнөд хэсэг рүү авч явна гэж амлаад түүнийг гарч ирэхийг гуйж эхэлдэг.
Тэгмэгц Ава бөгжөө тайлж яг л Кейти мэд жүжиглэн гарч ирэх бөгөөд тэр Райлиг өхөөрцөн нэрээр дуудаж бүжгээ дуусгахыг хүсв. Сэрэмжилсэн Райли түүнийг гараашнаас гаргахаар ухарч алхах үед Ава түүний бүсэнд түлхүүр унжиж байгааг анзаардаг. Тэр Райлитай инкри ялдам хоолоогоор ярьсаар байсан тул Райли ойртон тэврэхдээ түүнийг Ава гэж дуудан аль хэдийн бүхнийг сүйтгэсэн гэж хэлдэг. Тэгтэх Ава гараашнаас олсон хутгаа гаргаж ирнэ, Райлигийн хүзүү рүү дүрж амийг нь хөнөөдөг. Райли газар татхнах зуур Ава түлхүүрийг шүүрэн авч ачааны машин руу шууд очдог. Тэр машины гэрлийн асаатал байшингийн гадаа гидсээ тэврээд зогсож буй Кейтиг хараад маш ихээр цочирдов. Ава түүнийг үл тоон шуудхан хөдөлдөг. Замдаа тэр Мичийг тамжигтоор явсан өдрийг дурсан сандаг. Тэр үед Ава уйлж байсан бөгөөд Мич түүнийг нисэх буудлын руу гаргаж өгөхийг хүсээгүй аж. Тэдний гэрлэлт хэдийнэ сүрлийн ирмэгт ирсэн байжээ. Өглөө нь Ава машин цэрээд бөгжөө буцаан зөв. Зам олон машинаар таллагдсан байсан тул тэр шөнийг тэнд өнгөрүүлсэн байдаг. Тэр машинуудаас унсан эд зүйлс дотроос хувцас болон сүх олж аваад аяллаа цааш явган өргөжтүүлэхэр болдог. Хэдэн цагийн дараа Авагийн ард нэг зомби гарч ирээд түүний араас дагаад явдаг. Тэр зүхтахыг оролдсон ч нэг цогцост тээгэлж бүдрээд санамсаргүй сүхээ алдчихав. Тэгээд тэр хагархаа цонхоор автобус руу хавирж ороход зомби араас нь дагаад орчихов. Зомби түүний хөлнөөс татаад тавихгүй байх бөгөөд Ава гарт таарсан бүхнийг шидэж эцэст нь галын хор авч хид хідэн удаа цохиж түүнийг хөнөөдөг. Цөхрөнгөө барсан Ава хаширсныхаа дараа сүхээ буцааж аваад цааш алхав. Оройн тэр нэгэн аяллахын машин олж дотог шагаахад гэр бүлэрээ амиа авцсан хүмүүс байдаг. Тэр цогцуудыг чирч гадаж гаргаад шүнийг өнгөрүүлэхээр машинд тохолдог. Тэрээр хөлнийхөө цэв рүү гимчиж газрын зураг руу харахтаа дахин 6 миль газар үлдсэнийг анзаарав. Шүн дунд цогцуудын нэг нь зомби болж хувирахад Ава чимээнээр нь сэрдэг. Тэр дайрахад бэлдэж сүхээ барин гадаа гартih. Зомби гэр бүлээ оршуулахаар нүх ухаж байхыг олж хардаг. Зомби түүн рүү харахад бараг л хүн шиг төрхтэй байсан тул Ава түүнд туслахаар шийдэв. Гэр бүлийг нь оршуулж дуусны дараа Ава зомбигийн хитвчнээс бичиг баримтыг нь үзээд Митчийг дахин санагалзаж түүнийг зүгээр байгаа гэсэн итгэл түүнд төрөв. Зомби нүхний хажууд суусан нь түүнийг ч бас оршуулаач гэж гуйж буй мэт харагдана. Тиймээс Ава түүнийг хөнөөж гэр бүлийнх нь хамт оршуулад бушин дээр нь зургийг нь тавьж үлдээв. Эцэст нь Ава нэгэн тансаг зэрэглэхийн амралтын газарт ирж тентхийн зочид болон ажигчдыг олж харахаас гадна цэцэрлэгт нэг зомби гатсан байхтай таардаг. Тэр өрөө бүрийг нэгжин хайсаар эцэст нь Митчийг олсон ч тэр орны хажууд шалан дээр нас барсан байдагтай байдаг. Ава түүний гараас зөөлөн атгатал хормын бөгжин байхгүй байгааг анзаарав. Тэр дээш хараад орны хажуугийн шүүгэн дээр дарсны 2 хундаг, ширээн дээр өөр эмэгтэй хүний бичиг баримт, харин угаалгын өрөөнд бөгжин байхыг олж хардаг. Энэ нь Мич түүнийг араар нь тавьсан гэсэн үг үлээ. Ава уйлангаа өнөөх эмэгтэйг хөөрхөн юм хэмээн хэлээд Мичт рүү хашигчин өөрийнх нь төлөө сэрхийг шаардав. Яг энэ үед Клей өрөөнд орж ирснээр түүнийг сатааруулав. Тэр хоёр далайн ирэг дээр очиж сунгаа Ава Митчид хүүхэд төрүүлж өгч чадаагүйгээс болж гэрлэгт нь уруудаж ихэсэн тухайга хуваалцдаг. Тэр эмчилгээ хийлгэхийг хүссэн ч Мич түүнд хүлээхийг зөвлөснэж. Хэрүүл маргаан хэвийн үзэгдэл болж тэр нөхрөө танихаач байжээ. Эцэст нь Ава өөр хүнтэй болсон ба үүнийгээ Митчийг Австрали руу явахаас нь яг өмнөхөн хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэр алдаагаа залруулж нөхрийнхөө ядаж нэг хэсгийг нь ч болов олж авна гэж бодом ийшээ ирсэн талаараа ярьдаг. Хариуд нь Клейж мөн эхнэр охин хоёр нь түүнтэй ямар ч холбоотой байхыг хүсдэггүй тухай ярьлаа. Тиймээс тэр өөрийгөө хувиа хичээсэн нэгэн биш гэдгийг батлахын тулд энэ төсөлд сайн дураараа нэгдсэн аж. Гэвч энэ тухайга эхнэртэй хэлэхэд эхнэр нь түүнийг дарамжлаад л өнгөрчээ. Үүний дараа тэр хоёр асуудлаа түр мартаж амрагтайн газар хөгжигдөхөр шийддэг. Тэд ууж, тамхи татаж, усан санд сэлж цагийг зугаатай өнгөрөөж байдаг. Нэгэн зомби тэдний ойрогцоо гүйж ирэхэд Ава лонхоор толгоор нь хид хідэн удаа цохиж алж орхив. Дараа өглөө нь Ава викингүүдийн оршуулгын зургийг хараад нэгэн санаа алжээ. Тэр хормын бөгжөө тайлж Клейгийн тусламжтайгаар Митчийн цогцыг далайн эрг рүү зөөв. Клей шардснаасаа болоод Митчийн цогцос дээр бөөлжиж орхидог.
Цогцыг даавуугаар орон завинд хийж гал тавиад далайр өдөлгөн. Түүнийг далайд оршуулдаг. Дараа нь тэр хоёр машинаар явсаар Bluebird дэм буудлын ойролцоо очихдоо Кейтиг замын голд дайшинз нь цус болсон гидсэн жижигчгсэн байхыг олж харав. Аава түүнийг хүүхдэд төрүүлчихсэн гэдгийг ойлгох мөчид Кейти цааш яваад өгдөг. Яг тэр мөчид тэд хэн нэгний ойлгох чимээг сонсоод аава гүйж ачин байшингийн нуранг дотроос дөнгөж төрсөн нярай хүүхэд олдог. Клей түүнийг хүрмээрээ хүчиж аава хүүхдийг тайвшруулахаар бүүгээлж байгаагаар кино төгсдөг. Сонирхолтой киноны тооцоолыг цаг алддаггүй хүлээн авахыг хүсвэл манай сувагт subscribe хийж хонхоо идэвхжүүлээрэй. Мөн бичлэг таалагдсан бол лайк дарахаа мартаоцай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.